Монгол Улсын төрийн тэргүүний Узбекистан улсад хийж байгаа ажлын хүрээнд Хүнс удаа аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хүрээнд 2 гэрээг Узбекистан улсын удаа аж ахуйн яамтай байгууллаа. За нэгдүгээрт нь удаа аж ахуйн салбар, удаа аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагааны гэрээ. За хоёрдугаарт нь мал эмнэлэг мал аж ахуйн салбарт хамтран ажиллагааг хөгжүүлэх 2 гэрээг байгууллаа. Монгол улсаас экспортод гарч байгаа махан бүтээгдэхүүн, за дээр нь арьс шир, дайвар бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргаж байгаа. За импортоор Монгол улс жимс хүнсний ногоо, хүн давуу материал импортоор Узбекистан улсаас авч байгаа. Ялангуяа энэ 2 яам хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулж энэ 20 цэрийн протоколуудыг тохирсноор бид нэр хонь ямааны мах, за адуу үхрийн мах, за дээр нь амьд хонь ямаа экспортод гарах юм боломж бүрэн бүрдсэн. За өнгөрсөн жилийн дөнгөөр аваад үзэх юм бол бид нар 1000 орчим тонн махыг Узбекистан улсад экспортод гаргаж Узбекистан улс Монгол улсаас импортоор авсан юм тоон үзүүлэлтүүд байгаа. За дээр нь өөрөө Узбекистан улс маш том зах зээл. 38 сая хүн амтай юм том зах зээл. За дээр нь энэ мал аж ахуйн салбар өөрөө их манайтай харьцуулахад 3-4 дахин бага ийм эрхэлдэг ийм үзүүлэлттэй байгаа. Тэгээ энэ чиглэлээр Монгол улстай мал аж ахуйн салбар дээр хамтран ажиллах, Монголоос малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолор импортоор авах тийм сонирхол маш өндөр байгаа.